За сайн байцгаана уу? Имжэл Евро студийн Чехи Бланска хотод ирсэн байна. Ингээд иймх амгалан их хоёр ингээд залуугийнх нь гэрт ирсэн байна. Ингээд ажил амжил сайн уу? Ингээд өөртөө танилцуулаач. За. Намайг Инх амгалан гэдэг. Одоо 2008 онд Чехт ирсэн. Тэгээ одоо энэ Чехийн Бланска хотод өрүүлийн үйлдвэрт одоо ажиллаж байгаа. Эхнэр 2 хүүхэдтэй ганцуг энэ чинь. Одоо энэ хүн бол манай ээж сая урилгаар Монголоос ихчтэй ганцуг ирээд 2 сарын хугацаатай одоо амарчаад 10 сард буцах. Тэгээд ажиллаад амьдрал энэ ч байж гин. За. Тэгээ сайн байцгаана уу? Баяр сайхны Инх хоёр гэдэг. Энд ирээд одоо 4 жил гарсан болж байна. Одоо энд Апосын өрүүлийн үйлдвэрт одоо ирээл анх одоо 4 жил ажиллаад одоо энд амьдрал байж байна да. Тэгээ энэ өрүүлийн үйлдвэрт одоо Монгол талын ажилчтай хариуцсан ажиллаж байгаа жагаа ах байгаа. Ер нь Чехтэйгээ монголчууд ер нь бүгд тань. Тэгээ та одоо монголчууд ажил амьдрал энэ хэр байгаа. Өмнө нөгөө Чехэд бас ажил багасаад монголчуудын гэрээд нэр бас цуцлагдчихсэн. Тэгээ одоо ер нь хэр байгаа вэ? Та ерөнхийд нь хэлж өгөөч. За сайн бацхан уу. За надад жаргалсан гэдэг сайн танилцууллаа. Тэгээд одоо 2000 оноос хойш одоо энэ монголчуудтайгаа одоо ажил амьдралтай холбогдож явж байна. Тэгэхээр яг хоо манай үйлдвэр бол одоо 2003 оноос эхлээд одоо эрчимтэй одоо хүмүүс авч Монголоос авч ажиллаж эхэлсэн. Тэгээ үндсэндээ 2003, 4, 5 он гэхэд бол манайд нийтдээ 500-аар ажиллаж ирсэн. Тэгээ 2008 оны хямралын үед эсвэл одоо тэр тоо бол яг хоо эрс цөөрсөн. Гэхдээ манай үйлдвэрт бол тэгэж одоо нэг хямралаа гэдэг одоо ажил багасгах ч юм уу, одоо ажлаас хүмүүс халах ч юм уу, одоо тиймэрхүү байдал бол ер нь үндсэндээ мэдэгдээгүй өнгөрсөн гэдэг. Яг хоо Монголоос авах ажлын тоо бол цөөрсөн. Ер нь бол тэр боломж бол ер нь хоригдсон тийм тал байгаа. Бусад үйлдвэрүүд одоо жижиг компаниудад бол тийм юм бол эрс мэдэгдсэн. Одоо тэрнээс болж одоо эндээс монголчууд бас одоо их олон хэмжээгээр буцсан байгаа. Манай үйлдвэр одоо хямрал бол яг хоо ер нь тэгээд мэдэгдэхгүйгээр өнгөрсөн гэж хэллээ шүү. Тэгээд тэрнээс хойш бол одоо үндсэндээ ажиллаж игдэрээд одоо бол 300-аад ажилчинтай ажиллаж амьдарч байна. Тэгээд манай Баланс хотод ажиллаж байгаа одоо нэг яг ажиллаа хийж байгаа нь 200 гаруй хүн байна. Дээрээс нь одоо хүүхэд гаргасан гэртээ сууж байгаа ингээд одоо эхчүүд байна. Нийт нэг 150-аад одоо хүүхдүүд байна. Тэгээд ингээд нийт тоогоор бол одоо 400 гаруй хүмүүс одоо амьдарч байна. Одоо монголчууд амьдарч байна. Тэгээд одоо өнөөдөр бид нэр одоо нэг одоо 2 айлд нэрсэн байна. Айлууд одоо ажилчид бол үндсэндээ юм дотор байраа дээр одоо үйлдвэрийн байр гэдэг юм анх хэрэгтэй амьдардаг байсан бол одоо бол тийм байхгүй болсон. Бүгд юм хувийн орон сууцнд бүгд амьдардаг. Тэгээд одоо амьдралын ерөнхий төвшин бол сайжирсан. Анх гарч ирснийгаа бол тийм айл болгоно интернет одоо айл болгоно тодорхой хэмжээгээр унаад хэрэгтэй хэрэглэх хэрэгцээний бүхэд одоо тай болсон. Одоо ерөнхийдөө бол амьдралын төвшин бас сайжирсан гэж үзэж байна. Тийм л байна одоо тийм. Та хоёр Чехэд ирээд бас удааг байгаа гэсэн. Тэгээд ер нь сэтгэл хэр байна? Ямар санагдаж байна? За бид хоёр уул яхад хүүхдүүдийнхээ урилгаар ингээд ирсэн. Энд бол сайхан байна. Монголчууд олноороо амьдардаг, аж амьдрал нь бол их сайжирсан. Хэр их гоё бас соёлтой оронд өөрснөө ч их ажилд шамдамтгай ажилдаг манай хүүхдүүд ерөөсөө бүгдээрээ л одоо энэ хоёр манай Инх амгалангийн хоёр одоо энэ хоёр соседууд гэхэд энэ хоёр маажигтэйхэн сайхан хэдүүлээ ингээд амьдарч байна. Бид хоёр бол сайхан их юм үзэж байна. Хүүхдүүдийн юм энд ирээд бас дан энд Бангала хотод байлгүй бас Алтан Праг үзлээ, Карл Варяш үзлээ, Итали энэ хүүхдүүд маань зөндөө аялж явууллаа гэд хүүхдүүдэд баярлж байна. Ингээд нийт
хүүхдүүдээ цөмөрөнд нь ажлын их өндөр амжилт амьдралд над жаргал сайн сайхныг хүсэн өрөөё. За. Юу та нөгөө Чехэд танаа хүүхд Чехэд төрсөн үү? Аа тэгээд Чехэд ингээд төрөхөд байгууллагаас нь тэтгэмж идэл өгдөгөө тэр талаар ярьж өгөөч. За энэ одоо энэ манай эхнэр хүүхэд хоёр байгаа. Одоо миний хүүхэд ч одоо төрөөд 3 сартай болж байна. Тэгээ энэ болохоор одоо юу байдаг л та 2 жилээр хүүхдээ харах, 3 жилээр хүүхдээ харах гэж байдаг. Манай хүүхэд бол 3 жилээр хардаг. 7500 крон сард ордыг. Энд бол хүүхд төрүүлвэл их зүгээр штэ ер нь. Тэтгэмж бол сайн штэ. Тэгээд нөгөө ажлын гэрээгээ авчаад хэр хугацаанд ажилласны дараа хүүхд төрөх юм бол тэтгэмж авах боломжтой. 6 сар л. Яг хоо 2 жил гэдэг юм. сургалтын хугацаа дуусаа дараа нөгөө ажлын гэрээч нь 2 жил мэл гэж байдаг байхгүй. Тэрнээсээ хойш тэгээ 2 жил болсны дараа хүүхд төрүүлэл бас цалингийн харж агаад хэдэн жилээр хүүхдээ харах уу? Хэдэн дөрөв өгөхөр вэ нэг тэр болгоныг бас харж яад. Тогтоодын жилийн. Манай хүүхд бол 3 жилээр харуулт. 3 жилээр л харуулж байгаа. Одоо 7500 гөр авт. 7500 ч одоо 300 гаруй авсан. 2 жилээр харах юм бол 11000. Тий 11400 авт. 3-аас нийт бол 4 жил цаалан 4 жил хүүхдийг харж байна. Тэгэхээр манайхан бол 2-оос 3 жил гэдэг. 2-оос 3 жил харах нь хамаагүй нийтдээ 3 жил дотроо одоо 210,000 крон улс нэг хүүхдэд өгдөг байхгүй юу? Одоо ихэр байх юм бол нэмэгдээ явчих 2 дахин нэмэгдэн ч гэдэг юм. Тэгэхээр 210,000 кроноо тэр хүн 2 жил авна уу 3 жил авна уу гэдэг бол тэр хүний асуудал байдаг байхгүй юу? 210,000 крон гэдэг чинь нэгэсэндээ нэг 10 гаруй мянган доллар одоо нэг хүүхдэд зарцуулж байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр 3 жил гэх юм бол тэр 10,000 одоо 210,000 кронод 3 жилдээ хувааж чинь гол 2 жил гэх юм 2 жилдээ хуваахаар нөгөө чи сарда 11,000 хэдэн зуун ихсэн явчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр бол үндсэндээ тэр хүүхэд 3 жил сууна 2 жил сууна авдаг мөнгө нь эцсийн дүндээ бол 210,000 крон. Нэг бол 10,000 гаруй доллараар авч байгаа байхгүй. Тэгэхээр бол манай Монголын одоо нийгэм хангамжийн асуудлыг энэний хажууд бол одоо ямар хэлээ те тэр нь уншааш Монгол бол нэг хүүхэд төрлөөгд 50,000 төгрөг өгдөг гэдэг бол энэ дулал болохондоо 10 гаруй мянган доллар өгдөг байх нь шүү дээ тэгэхээр те. Одоо Монгол бол нэг удаагийн төрөлтөөр ч гэдэг юм өгдөг байх. Энд бол одоо тэрэгний мөнгөөл одоо төрсний дараа бас нэг 10 хэдэн мянган төгрөг өгдөг. Урд нь бол бүр их сайхан байсан. Одоо бол яг одоо нэг саяны хямралаас бас үүссэн асуудал та. Эхлээд бол хүүхэд төрлөөхөд төрсний 10 хэдэн мянган крон гэл те тэрэгний мөнгө гэдэг гэж манайхаа ярьдаг. Тэр мөнгийг өгөө дээрээс нь одоо 210 мянган өгөөд ингэдэг байсан байхгүй. Тэгээд одоо ээж нь бас одоо ингээд яг суугаад хүүхдээ гаргалтлаа бас нөгөө одоо амралтын мөнгөө бүх мөнгөө одоо аваа явна бас тэгдэг байсан. Танаас асуух нь монголчууд их олон байдаг. Баяр наадмын их өргөн тэмдэглэдэг баг. Тэгээд баяр наадмаа яаж тэмдэглэдэг вэ? Тэр тухай ярьж өгөөч. Тэгээ яг манайх одоо үндсэндээ Чех улсад хамгийн олон монголчуудад тооцогддог газар. Тийм болохоор одоо үндсэндээ баг уламжлал болчихжээ. Одоо жил болгоны цагаан сар маш өргөн болж байна. Наадам их өргөн болж байна. Сүүлийн үед одоо цагаан сарын барилдаан зохион байгуулдаг болоо наадмын барилдаан тийм янз бүрийн одоо баяр ёслолоор заавал тийм арга хэмжээ өгдөг. Одоо манай энэ камерлын ч одоо манай сайн бөхчүүдийн нэг байна. Одоо тэгээд шүвгийн дөрөвд үлддэг нэг бөх байгаа. Тэгээ яг ганц хоёр наадам одоо гадны хүнд алдчихсан тал байгаа тийм ээ. Тэгэхээр ер нь бол тиймэрхүү баяр ёслолын асуудлууд бол их өргөн болдог. Тэгээд манайхын нөгөө гадаад одоо Чехад байгаа хамгийн олон монголчууд гэдгээс үндэслээд одоо Монголоос ирсэн янз бүрийн соёл урлагийн тийм янз бүрийн хамтлагууд эдгээр заавал манай дэрч одоо тоглох жишээтэй тийм одоо тиймэрхүү байдлаар одоо тийм юм бол одоо жилд олон удаа явагддаг. Одоо удахгүй 28 гэсэн манайд бас одоо Монголоос тэр хар шамтлах тоглож ирсэн баасан дэрж бас нэг одоо дуучин хүүхэнтэй тоглоно гэж байна гэдэг. Их мэтлэн ингээд жилд одоо 3-4 удаа бол байнгын тийм ийм соёл урлагийн тийм арга хэмжээнүүд зохиогдчихэв. Одоо таны хувьд тэг ажилчтай хэдэн хүн монгол хүмүүс байгаа. Тэгээд ер нь Монголын үндсийн баяраар танах үйлдвэр амардгүй. Тэгэхээр манайд бол одоо ажилчдын нийт ажилчдын бол 80-аас заварг нэг 90% монголчууд. Цөөн тооны одоо нэг Украинууд байгаа.
Манай гэр бүл Киргиз байдгийн ганц хоёр Вьетнам байдгийн одоо тэгээд цөөхөн. Тэгээд ер нь бол эжлэсийн 90% нь бол монголчууд. Тэгээд одоо Монголын уламжлалт баяр гэдэг үндсэндээ хамтаа Монголын хамгийн том баяр чинь бол цагаан сард ордог тийм. Цагаан сараар бол манайх шинийн нэгэнд нь одоо амраадаг. Битүүний өдөр нэрт тарааж одоохондоо битүүлэг цагаалгаа бэлтгэгдэн зориулж цаг өгдөг. Тиймэрхүү. Тэгэхээр одоо үйлдвэрийн зүгээс одоо тиймэрхүү юм дээр бас тийм уян хатан ханддаг тийм онцлог бол байгаа. Цаашдаа Монголоос нөгөө шинээр ажлын гэрээр хүмүүс ер нь авж байгаа юу ер нь. Тэр тал дээр бол одоо бол үндсэндээ нэг хаагдсан гэж хэлж болно заяа. Яагаад тэгэхээр одоо тэр хямралаас хойш одоо эдгээр чи нөгөө гадаад байгаа ажилчтай гадаадаас одоо Чех улсад амьдарч байгаа ажилчдын одоо тоог цөөрүүлэх те өөрсдийнх нь одоо ажилгүйдлийг одоо багасгах зорилгоор санаандаа бол тийм асуудал тавьж одоо тэр юм тойрог тавьж эхэлсэн байхгүй. Гэхдээ одоо манай өрөөлийн үйлдвэрийн одоо өрөөлдөр арьс байж оёх ажил гэдэг маань өөрөө айгүй хүнд хүчтэй одоо хүнд хүчээр юу ах вэ? Маш их тийм дэсвэр шаардсан чамбаа хийх тэ одоо тийм ер нь нягхуур шаардлагатай тийм ажил учраас тэрийг бол тэр болгон чайхууд хийгээд чаддгүй. Тийм учраас манай үйлдвэрийг бол арай өөр хүлээж авч одоо өнөхөр чайхуудаа авч ажиллаулаад чайхууд нь чадахгүй байгаа учраас энэ үйлдвэр бол хэрвээ монголчууд ажиллахгүй бол дампуурах байдал төрнө гэдэг бол улс харж байгаа юм л да мэдж байгаа. Тэгээ тийм учраас манайд одоо ажлын үг өгдөг. Гэхдээ Монголоос одоо ажлын гэрээ гаргаж болно. Гэхдээ одоо элчин сайдын яамд одоо заавал ажлын гэрээний мэдүүлэг өгөөд ингээд гарахад бол гарах магадлалын одоо юу бол маш муу. Тийм учраас тэрэн дээр бол үндсэндээ гарахгүй гэж хэлж болно. А яг дотроос бол бид нар ажилчаа авдаг. Тэгээд бичиг баримт болохоор сений тэрийн хүмүүсийг даваад сэргээгээд өгөх тиймэрхүү асуудал бол байна. Одоо Чехэд Монголоос хамгийн их хүмүүс ажиллаж байгаа үед ер нь хэд орчим монголчууд ажиллаж байсан бэ? Одоо ер нь хэд орчим байгаа бол баримжаагаар. За яг эд байх үедээ бол 13 мянга гэж ярьдаг байсан. Одоо бол бид нар нодлон одоо элчин сайдын яам дээр тийм нэг одоо хурал тоглосоо тэрэн дээр бол консул одоо нэг бэлтгэл тавиад ярихтаа бол 5500 аль биесны бичиг баримттай хүмүүс байгаа гэж хэлсэн. Тэр хүмүүс юу гэсэхээр аль биесээр ажилладаг, гол хуваарийг хөдөлмөр эрхэлдэг тийм хүмүүс байгаа гэсэн. Тэгэхээр тэрнээс нэг их одоо нэг жилийн дотор нэг хайхтар доош буусан юм дэше өгсөн юм л байхгүй хаа. Ерөнхийдөө бол тэр явцал 5500 монгол бол гэсэн тийм тооцоо байна. Тэгээ манайд үндсэндээ гэтэл одоо хүүхдүүдтэйгээ нэг 500-аад нь байна гэсэн үг шүү. Тэгэхээр чи тэр тоо бол магадлал өндөр л таа. Одоо Чехэд ажилладаг хүмүүс их юм шиг ажилчдын тийм энд байгаа хүмүүсийн холбоо ч юм уу тийм байгууллагууд байдгүй. Бага одоо монголчууд Чех одоо монголчуудын холбоо гэдэг одоо тэр одоо Батбаяр залуу байгаа тэр одоо тэргүүн гэдэг одоо байгаа тэр одоо Моннет гэж байгаа одоо Монголын одоо монголчуудаа зориулсан одоо Удафон гэдэг сүлжээний тийм утасны сүлжээ байгаа зөвхөн монголчууд хоорондоо өнгөө ярина. Гүйл одоо өнгөөч багтай тодорхой хэмжээний 60 минутын лимиттэй шиг тийм тэрнээс хэтэрх юм бол гэдэг гэх юмчлээ. Тэгээ тиймэрхүү юугаар одоо монголчуудын холбоо монголчуудын нийгэмлэгүүд гэдэг нь бас байгаа. Тэгээд та мэдчилгээ дэвшүүлж болно. Тэгээд за одоо чиний үйлчлэгээ хэлээ. Би за та яач. Би мэдчилгээ одоо би өвчнөө юм ярьлаа одоо тийм юм бол та замаа. Ой яриач ингээд юм. За ингээд дэмжил. За тэгээд ингээд өгнө. За За одоо тэгээ энэ дээрээ одоо 4 жил болчлоо. Эх орон одоо аав ээж одоо уулс бүх юм одоо санаж байна. Тэгээд одоо тэгээ аав ээжтэй бүх таньдаг улсуудтай хайртай шүү гэж хэлье. Удахгүй яваад очно гэж хэлье. та мэдчилгээ дэвшүүлж Чи нэг хэлээд. Би За тэгээд За юуны өмнөнд одоо Чех улсад ажиллаж байгаа. Одоо зөвхөн энэ хоёр гэр бүл биш нийт монголчуудаа цөмөөрөнд дүүнэрийнхээ өмнөөс энд ажилладаг хамт олонных нь одоо мэд хүргье. Тэгээд Монголд байгаа
энэ одоо ээж хоёроо энэ хүртэл их юм үзүүлж ирүүлсэн амгаадаа төвшнээ нарта баярлаад баяр хүргээд тэгээ Монголд одоо ах ишнэр тэн бас дүүнэрийнхээ өмнөөс мэндчилгээ дэвшүүлье. Ээж ихч хоёр нь сайхан явж байна. Их амарч байна гэж хэлье тэгээд. Ингээд Чехэд байгаа монголчуудаа төлөөлөөд өөрсдийнхөө ажил амьдралаа сонирхуулсан та бүхэнд баярлалаа. Ингээд дараа одоо эндээс Чехээс гараад дараа нь Унгарийн Будапешт хотод очих байгаа. Тэгээд тэнд хинтээ уулзч юу ярих тухай тэгээд дараагийнхаа бичлэгээс үзээрэй. За баяртай. Өөрчн ч гэсэн ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. За баярлалаа. За. За баяртай.